За аав нь хүүгээс 2 дахин илүү настай. Аав хүү хоёрын насны нийлбэр өвөөгийн настай адилхан бол 2010 онд тэдний насны нийлбэр 150 байсан ба 2016 онд хэд болох вэ гэж. За тэгэхээр яг энэ дээрх эхний өгүүлбэрт өгөгдсөн өгөгдөл бол 2010 онд байсан гэж үзчихье. За тэгэх юм бол аав хүү өвөө гэсэн зүйл байгаа. За аав нь 2x тэгвэл хүү нь 1x байгаа. Тэгвэл өвөө нь 3x. Энэ хүү аав хоёрын насны нийлбэр бол өвөөгийн насны нийлбэртэй тэнцүү гэсэн. За энэ дээр маань нийтдээ 150 байгаа гэсэн. За тэгэхээр эдгээр бүгдийг нэмчих юм бол 6x тэнцүү 150 гэхээр x тэнцүү 25 болох нэ. Тэгэхээр аав бол 50 настай, хүү бол 20 настай, өвөө бол 70 настай. За 10 оноос 16 он гэсэн. Тэгэхээр нийтдээ 6 жил өнгөрсөн гэсэн. Тэгэхээр 6 жил бүх хүмүүсүүд 6 насаар бол нэмэгдэнэ. Тэгэхээр аав бол 56, хүү бол 31, өвөө бол 81 настай болох нэ. За эндээс бол 31, 56 гэсэн хариу 81 гэсэн хариу бол B гэжээ.